Зөөсөө. Айрлуулсан төлөө өвгөн хатан зүтгэн огтод аасан ойлгож байна. Яа тэр бүр үнэн дээ тэр гин. Тиймээс айсан хүний нүд шиг бүр ямар их ярих юм хатна. Гэвч та яг тэгээд муутлцаад тэгээд ер нь дараа нь яг уулзах яг юу болсон? Дали байгаа даа. За сайн байцгаана та бүхэнд өглөө өдөр оройн мэндийг хүргэе. За өнөөдөр айгүй сонирхолтой нэг контент хийх гээд явж байна. За мэдээж та бүхэн thumbnail title дээрээс за яг ямархуу контент гэдгийг нь бол ер нь гадралцсан байгаа бах. Сүү авчлаа. Зя бүгээрээ лослын ирсэн байна. Зөөсөө. Сайхан байдлаа. Үгүй шууд үтгэж шалах. Зээч гэсэн бүгдээрээ лослонд ороод ирлээ гэсэн чинь манай дөнгөж усанд орсон байж хахад яг таараад ороод ирлээ. Тэр усанд орсон ч гэсэн зайгүй бичээл лээдэг те. Стрим хийгээд ном уушгаа болчихсон. Манай эвэд гэх чи бүтээгдэхүүн нэгдэж. Манай Тимбарк оройси тэтгэн нэгдэж. Тэ. Та бүхэн худалдаа авсан Тимбаркныхаа альж төрлийнхөө баримтыг Тимбарк цэгийн мэл орж бүртгүүлээд гайхалтай бэлгнүүд урамшууллуудын эзэн болох боломжтой. Лигийн арт гэдэг девайс биш те. Шинэ про авсан. Маратон ихээр нэ яг 2 дийлэх зэрэгч ажиллуулахыг хөрсөхгүй хичтаа метод болохоор 60 пэстэй. Рендер менежтэй сайн. Энэ болохоор Ryzen 7000. Энэ дээр Ryzen дээ. Оо 2. Энэ яг миний юу ихгүй. Одоо тий анханаас яг аваад стрим хийж гисэн. Энд чинь босох гэж бүрсэн үүлээ цайсан уу яг үндэ. Одоо энийг энтэй маус чихвч гүү штэ энэ чихвч яг мүүлээгээд манай про өгсөн. Өмнө зүгээр уцтай нэг харж өгч байсан. Тэгээ ингээ энэ дөрвийг нэг хувь хүнээс ахаас авч ирсэн. Солонгост 3 сар үү зайг. За 3 сарын жоохоо 2 сар гараа ийса хийгээд. Хөл бас нэлийн хөдөлгөөр болсон юм байна те. Тэр нөгөө нэг хин намайг хоригдлахыг ингээд анх гарч ирсэн шүү дээ. Тэр үеэс. Тэг яг. Тэгэл энийг аваад яг сарын дараа л яг хэлсэн шүү дээ. Яг маус нэг барьдгүй л байсан яг үндэ. Би чи яг Go Move чи CS 2-оос хойш тоглож эхэлсэн. Би шин хөшгөө хаах гайгүй нах. Тэгэл нэг иймэрхүү л энэ да 360 бинкөө. За энэ ч миний бичлэгэн дээр ч байгаа дөө. Яг энэ хэд бол setup tour хийж ирсэн юм те. Room tour хийжсэн. Би ч одоо тэгээд яг маратоноо хийх гээл яг хүлээгэл юм л та. Тэгээ энэ л байна да шинэ юм гэвэл. Чөвдрөл яг хөөнөөс авсан. Сайн ярьсан шүү. Чи яг 12-оор боссон гэлөө. Рам нь одоо жипүүсээ илүү гарсан юм уу? Тий, рам одоо жипүүсээ. Одоо чиний энэ чи хэд баг 16-32 рам тулсан. Нийцэхгүй амар л тулцсан. Яг Сипүүнээс хоёр нь бусд нь бүгдээрээ тулцсан гэсэн. Тэгвэл орог рам тулсан бол үндсэн үн рам далгаа байна та. Оо Silver Play bot нэрсэн юм шүү дээ. Энэ YouTube Go тоглодог. Рената нэглээд Silver Play bot-ндаа нэглээгээд тэгээ бараагүй хожигдчихжээ. Тэгээ яг хүнд бас яадаг юм гэж байдаг юм бил. Тийм л. Тэгээ цаа чинь бол авъя л гэдэг. Би бол одоо юу өгөхгүй юм чи одоо. Тэгээ хажууд нь тэгэл юугээрээ сурдаг. Найруулагч. Чи найруулагчаар сурдаг. Тийм шүү дээ. Тийм үү? Одоо сурдаг юм уу? Сурдаг. Би чамайг чи яг бүр full time YouTube хийгээд юм гэж бодсон юм уу те? Quentin Tarantino, Christopher Nolan хоёр дуртай найруулагч маань. Тэгээд Lego ах гэсэн device маратоноор 2 хоног тэр. 3 god юм шүү дээ. Айлд орж ирэх нэг бурхны зураг. Даниг их сургая. Тариад бол. Ойлч ер нь контент хийж нэлээ ярьстэй. Подкастт оруулъя гэж яриад. Тэгээд эсвэл за таны шиг хийх гэж байгаа гэдэг. За тогтчол бол нэг юм ирхөө бас чадхаараа л тогтчулсан да. Ер нь тэгэл айлд одоо юу гэдэг шиг нар ус агаар гэдэг шиг. Ер нь бол зурагт ор буудан орв штэ. Ер нь бол айлд тий. Басаад зурагтаа үзэл. За кино бол та ногсгүй үзнэ. Чи ер нь тэгэхээр ер нь кинонд бол нэлээд дуртай юм байна тий. Кино ногсгүй үзнэ. Зурагт бол яг энийг бас амар гайгүй. Би өмнөд ер нь ямар амар гайгүй авцаа. Нэ зөө high sense за одоо реклам болчих юм уу? За угаасаа л тий 165 гэрц бүр гэрц нэ. Таны утас чинь 100 гэрц гэдэг бодлоо. Тэгэхэд энэ 165 гэрц. За сая ийм 3 ном авлаа.
уур хилэнгээд сая манай найз энийг унш гээд энэ өстой гоё юм лээ. Би танд одоо энэ арийнхыг уншиж өгье. Энэ бүр алж илээ. Сэтгэл нь шархалсан сэмэрч гонцсон хүн өөрийн мэдлэггүй чөтгөрийн тойрогт орчихдаг юм. Хайрлуулахын төлөө үхэн хатан зүтгэн гэтэл тэр хайр нь ирлээч мэдэрч эдэлж чаддаггүй. Яагад гэвэл хүн нүүрэндээ зүүсэн баг хуурамч төрхийг нь биш харин бусдад хизээж харуулж байгаагүй дотор нуугдан суугаа сул дорой айж имээсэн хүүхдийг л хайрлаасаа гэж хүсдэг юм. Тэгээ ер нь бол уран зохиол зү тэ. Уран зохиол. Монгол гадаад тэгэл ер нь харж байгаа л яг гайгүйг юм таалагдсанаа л түүнээс шил бас нэх амар уншдаг бол биш ээ. За энэ нэг халуун салхи гэдэг амар сүртэй харагдсан. За энэ бол баг жил унших бах өө. Сүм бүхэн барыг мэдэн дээ. За цойл өсөд байна те еврейчүүд. За энэ жаах энэ. Одоо байдаг юм шүү дээ. Энэ лавсрын гоё юу? Тэг үнэхээр гоё. Яг ингээд шүлэг ишлэлүүтэй. Яг нэг юу гэж уншдаггүй юм. Нөгөө нэг яг бүтнээр нь уншдаггүй зүгээр ингээд гүйлж байгаа. Хуудаа гүйлж байгаа л нэг тарс хуудсан уушаа сайхан шүлэг уушаа тэгээд. Зогсгээд хэлдэ. Тий. За зогс. За ингээд анд өмзгөр харъя. Навчны суудал шиг логшихыг мэдэрнэ. Жимс айсан хүний нүд шиг бүлтэрхийг харав. Дуу үгсэн танхим дотор дурлалын дуу хагцал шиг сонсогдно. Амар ингээд дуртай ном. Бас Карамазовын хүүгүүд. Федор Михайлович Достоевский. Энийг уншаарай те. Guys, гоё шүү. За энэ бол миний бүр хамгийн анхны ном байна. Фабын хөлгүүлэн бар. Бүр энэ одоо хэдэн жил ч үлдсэн. 100 жилийн ганцаар л Авралваны Бонди уншижсэн байгаа. Нэ бол бас үзтээ. За тэгэл чойном гай юу байна. Төмөрж эр хүн болох аялал гэж нэг юм байна. Манан будан энийг харж ирсэн та. Тий. Энэ харамчлаа уншчихлаа. Энэ түүхийх бол та бол мэдчихлээ тий. Хин хаан. Нөгөө зүүн гарын хаан ч юм блэ. Галдан бушгт. Галдан бушгт хааны талаар тий. Басчичжээ. Дэлхийн дайсны урлагийн түүх гэдэг нэг юм байна. За монголчууд гэдэг нэг юм байна. Өө чамд гэхдээ яг YouTube чи яг үздэг хүмүүс бол ном уншдаг гэж үл юм бодог баха. Тэгээ стрим хийснээс хойш ер нь уншгаа болцсон шүү. Хэсэг. Тэгээ одоо яг уншвал хоёр л доо яалч ч гэх ном бол. Амиг л үлээ. Амиг ТV үлээ. Амиг ТV-гийн бичлэгүүд байдаг штэ тий. Тэр бичлэгээр чи ер нь хүмүүс их дүгндэг байх гэж бодож байна. Тэгээ хүмүүс тэгээд идэв чи ийм гай байсан юм уу? Уул нь даруухан номын залуу байсан байж тэгээд. Одоо ер нь нэг ийм жижиг сажиг асуултууд бол байна. Би бол гэхдээ яг чиний тэр бичлэгийг чи ер нь баг эхний постлсон 7 хоногт нь харж ирсэн. Юу ч үзсэн YouTube-ийн хом дээр л байгаад байна. Юу бичлэг юм бол гэдгсэн чинь нэг юм цагаан магтай залуус уцал хоо өстэй амиг руу орсон. Алчиг ч дээ. Тэгээд тэр нэг хин намайг хоригдохын гэдэг чинь шорт болоод, рил болоод айгүй яваад. Ер нь гэхдээ яг тэр мэдрэмж ямар байсан? Яг тэр яг ингэсэн шүү дээ. Яг зүгээр яг бичлэг хийгээч яг үндэ бодоагүй зэ. Тэгэл найзуудтайгаа Discord тоглоод гөвдөжсэн. Гэсэн манай нэг найз нэг Омид TV орооч гээд. Тэгэхээр Омид TV ороод үнэн бас хөгжилтөд марцсан байна. Амар гоё. Тэгэхээр рекорд асаач гээд. Тэгээ рекорд асааж байгаа. Тэгээ нэг эвлүүж мэвлүүлээл зүгээр нэг YouTube нэгэл постлол хайцээ. Тэгсэн чинь маргааш нь 10k үтцээ. Пүү за энэ ч реал яаж энэ даа гэд. Гүү штэ. Рил давхар хийсэн штэ. IG дээрээ. Рил нь бүр буудаад. Бүр шууд баг нэг өдөр 100k маа хүнслөө. Амар буудаа рил. Тэгээс та за энэ ч штэ амар яачлаа даа гэд. Тэгээ маргааш нь YouTube-ын явсараа гал тэгэл сөп гэж явчих. Харин гэхдээ ер нь гэхдээ ойрд Монголын YouTube-д хамгийн хурдан 100k хүрсэн би хүмүүсийн тоонд орж байгаа бох те. Чи нэг 2 сар гарны хугацаанд л ер нь ингэсэн. Бараг тэр бичлэг чинь цацагдаал тэгэл нэх удаагүй угаасаа 50,000 болол 60,000 болцсон байсан те. Тэгэл стрим хийгээл бүр буудсан штэ. Стримний чинь яг нөгөө нэг пик үзэлт хэд байлаа. Яг зөв энгийн стримний. За нэг 6 мургаа байсан уу? Харин тэгээ 6 мургаа гэдэг чинь гадаадын стрим шиг байна. Тэр нэг бүр гайхс. Ямар сайн Монгол стримийн зүгээр энгийн стримийг ийм өндөр үздэг юм байна. Амар тоош тий. 6 аюултай та. Одоо ч гэсэн яг тэр тоогоо барайл явж байгаа шүү дээ. Чи тэгэхээр ер нь YouTube дээр ивэл бүр илүү үзэх бах тий. Кик дээр одоо ойр тэгж болоо. Тий. Кик дээр одоо тэгэл өстой зовсны жаргана гэдэг шиг тэгэл нэмэг аваал тий. Тэгэл явж ин да. Тэгэл одоо буцаал YouTube руу орондоо одоо YouTube channel боллоо. YouTube channel бит орно шүү. Чамаг стрим хийгээ суудсан чинь хажуу хийчих тий. Хажуу. Тий. 30-аас дэшлэг. Одоо яг энэ байранд юм уу тий? Энэ байранд. Тэгэхээр бас аюулт. Их чи ээж нь байсан уу юу? Ээж нь байсан, их чинь байсан. Их чинь нөгөө хөгшин. Хөшөөгч. Чи ганцаараа байсан юм уу?
Энд үү? Агуу. Зэний ахтай хөл бөмбөгдчихсэн. Тэгэл нэг жоох ашиглаж машгирсан чи ороод ирсэн. Гэхдээ юу яасан? Ганцаараа сууж байгаа зургт үзээд 50% дээр үзсэн чи шүн хаалгадах шижил. Тэгэхээр гэхдээ нэгийн спикер угаасаа галзуу. Тэгвэл шаарахгүй юм байна л тий. Тэгэхээр тэр комментэн дээр бол тэгсэн л лээ. Тэр чинь ер нь хэдэн цаг болд гэх юм. 2 мөрийн алдтал. Тэр комментэн дээр бол ер нь хоёр талцсан л лээ. Хүн гэртээ яаж байх нь хин тамаатай ингэснэ. Гэхдээ бас нэ байшингийн хан штэ ер нь бол ихчин бурууч гэж байх хэрэгтэй бас. Тэ унжиж яхад тэгэл төвчгнээ тэгэл. Гэхдээ яг хуу ихч тэгэж хэлсэн аахгүй. Тэрэн дээр нь л яг тэл төрчихж байгаа штэ. Орж ирээд за өмнө нь нэг баа охин байсан. Одоо та хоёр бүрийн саагж байгаа юм байна л да. Тэгээр нь бүр яг юм аваад их чи одоо болчих төгөө одоо дуугаа болчих гарчих гээл тэгээ ашиглаж штэ. Бүр стрим явж яхад нь орж ирээд бүр хаалга дээр үзсэн. Та хоёр тэгээ дараа нь ер нь уучраа болоод хэлэм бололцсон. Тэгэл байхгүй. Нэг хаалга нүцэн тэгээ гараасан даа байхгүй. Нэг юм л энэ да. Борц мох завтраа бодоо. Хоол. Би танд уг нь бас хоол хий гэж. Би үнэн үзээтэй хоол хийнэ. Тэгээ будаа хашаач мошаач авцаа уг нь байсан л да бүх юм. Даан чи хүнсний нөгөө юу ч байхгүй. Хөрөгчөнд одоо байгаа юм нэг үл. Доор хоол захиал цагаа. Тийм. Одоо заалгана. Уг нь би бүр яг хоол хий гэж бодсон бүр. Үнэн будаа таврыг бүр толлоо. Миний будаа таврыг бас. Тэгээд одоо ер нь бас нэг ийм асуулт байна. Нөгөө нэг хүмүүс ер нь чамайг Монгол спид гэж байна. Тэ. Тэрэн дээр ер нь яг ямар хүнсээ хов хүний жинхэнэ реакшн гэх юм уу те. Бүр яг ингээ галзуу реакшнууд гарч ирдэг штэ. Би чи шууд байжсэн камерлогоо мөргөж унж унаал чи чинь стрим дээр үсмүсээ ухсаал хашгираал хамаагүй те. Тэр мэрийг ер нь чи анханасаа тэгж бодож хийсэн юм уу? Үгүй шүү дээ. Юу ч боддоггүй шүү. Яг л чиний яг байгаа реакшн чи дээр. Тэгэл зүгээр марзагнамаар санагдаад. Марзагн бол үнэхээр тулсан байна. Угаасаа тэр юу Canon дээрээс л харагдан дөө. Би чи нэг Canon тоглож ирсэн шүү дээ. 10 дахь. Oh my god нэсгээ тэр хөдөлж мэдлж байгаа. Тэр нэг мими зураг яваад тэр чи Canon юм те? Canon. Чи сармагчин шиг нүрэ бодцоо гэдэг Арслан шиг нүрэ бодцоо. Ингээ энэ дээр нэг X тоглолцсон тэр. Тэр савана. Тэр нэг дахиад нэг хэсэг нэг байгаа. Тэрийг би одоо тэр нөгөө юуны доголонд явдаг гэсэн юм. Жүжиглэхээ. Тэ. Нэг 3 сар л явсан. Тэр орны яг Canon дараад. Тэр Canon-ы нэр нь ямар Canon? Нандинаас 2. Нандинаас 2. Одоо тэр нэг хэсэг байгаа. Тэрийг би олд багшаас олж ирэл тэр бүр үнэн саваа. Тэр үед би яг ингээ сахалтай өсмөс нь бүр таг. Тэгээ нэг Sakura-гийн сургууль зураг авалт нээжсэн. Тэгээ яг тэр хоолных нь тэгвэл цайны газраас нь онгоолгол би ингээ гарч байгаа байхгүй юу? Тэр нэг slow motion зөөшөнтэй сүртэй зөө. Онгоолгол гарна. Тэгсэн ингээд октод ингээд часаа зогссон зөө. Би дундуур ингээ карманда гарч яацаа ингээ халахна. Тэгээ нөгөөх нь slow motionтэй. Октод араас ингээ хойлорч унаал. Ёо тэр бүр үнэн дээд тэрхэн гэрийг. Тэр үед багш бас нөгөө найруулагч юм мэдж байгаа шүү. За энэ марзаа намайг тэгж хэлдэг гэсэн. Чи жүжиглээд байх юм би чи зүгээр өөрөөрөө явчих гээд. Тэгэл би тэр үед яг маазарч байгаа шүү. Тэгвэл ер нь чиний тийм маазардаг хөвчлээ гэдэг нь ер нь л мэдсэн байсан байх. Тий, хараал за нэг аюул яг саваах юм байна да. Чи зүгээр өөрөө явчих л гэж байна шүү. Тэгэхээр энэний бичлэг хийж байгаа солонгос байсан. Үгүй. Солонгосоос яг ирээд тэгээ энэ комик босгоод сар үргэлж дараа. Би чамайг гэхдээ яагаад ч гадаад байгаа юм бэ гэж бодсон шин. Үгүй артлч бэкграунд тэрний дараа тэгж бодсон юм болоо. Би чинь гэхдээ гадаад багада нэлээд байсан шин. Юу н хаана гэсэн? Францд. Франц ингээд дижонт хүмүүс итгэдэг байна. Зураг авчирдаг гэж. Уг нэм зургнууд ий сугаалгацаа. Францын бүр багада. Тэр бүр амар том толгойн болгоотой хөхтэйс. Би муухай дөрсгөө хөхтэйс. Чарлаа марлаа. Багада Францд байж байгаа. Тэгээд Монголд ирээд тэгээд солонгос явсан юм шүү дээ. Тэр чинь бүр түүхтэй нэлээд түүхтэй. Тэр чинь одоо 3 настайгаас яваад аав ээжээр төрөл явчихсан. Өвөө эмээ дээр 3 нас хүртэл байж байгаад араас аав ээжрээ яваад тэгээд тэнд байж байгаад бидэд ирэхээр болоод намайг яг 3 дугаар ангид орох жил ирдэг. Тэгсэн чинь юунд шууд яагаад сургуульд орохсон чинь 3 дугаар ангиасаа шууд орж болохгүй гээд нэгээсээ сур гээд тэгээ нэгээс бол нөгөө дандаа 6 настай дугуйтай 9 настай өгсөөр штэ. Тэгсэн чинь нэг тэр манай багш оюун чимэг гээд багш байдаг гэсэн. Одоо манай сургуулийн манай тэр яг багш за яах вэ би ангидаа авчиг гээд намайг хамгийн харталтай суулгаж агаад тэгээ ингээ өсөг бос хүүхдүүд чинь юу уншиж биш яцааш би юу ч мэдэхгүй тэгэл баг монголоор ч нэх ярьж чадахгүй. Тэгэл багш яг ингээ сургаж байгаа шүү. Баг ярьж марихын хүртэл яг ард анга ганцаарчлсан ямар ч монгол тий байх. Бро юу л үгүй. Үгүй. DJ. Биш нэр нь Осмо. Осмо Pocket. Pocket тий. Би амар албан ясны явчихсан. Би бол гайгүй байгаа юм шүү аа. Хүмэнэ.
Тэгээс ер нь найз хүн байцхны асуувал болох юм уу? За байхгүй. Найз охин тэгээ худлаа ярьдээ. Тийм. Зарад найз охин байхгүй. Найз хүн байхгүй юм те. За тэгвэл одоо хотод Ямар их ярих юм цаатна fuck. Яг хүссэн ертөнцөөс гоё хоолоор байж байгаа л өсөлтөө баялаа. Би гэхдээ ингээ гадуур анх удаа энэ контент хийж үзэж болохоор нэг л харин тийм те. тэгэл кринж яваад байна. Хоёулаа нэг жоохон ер нь нэг жоохон сандралтай гэдэг шиг. Харин Тийм ээ. би бол ер нь бас нэг жоохон сандралтай л. Яг ингээд оюутан байж байгаа контент хийх болчихлоо шүү дээ. Тэгвэл яг ямар санагдаж байна? Ялгаа нь ер нь ямар санагдаж байна? Тэгээд одоо бүх юм тэр сойрч болоод байна. Одоо кино тоглоод байгаа юм шиг гэх юм уу? Тэ Бас тэгж болох юм байна. тийм кино шиг гэх юм аа. Чи ялангуяа нэг одоо ер нь чамайг стример гэх юм уу, ютубер гэх юм уу? Яг мейн тайп Стример шүү дээ. яг стример үү? Тийм YouTube хийж эхэлсэн. Тэгээд яг зүгээр 10k sub дээр стрим гэж зүгээр яа дээр бичдэг байхгүй YouTube-аа. Тэгсэн чинь 10 хүрээд тэгээд стрим хийгээ гэсэн чинь айгуу гоё байгаад. Тэгээд ер нь стрим юм байна. Тэгээд стример л юм да. Хөөсөлтөө ер нь яг тэгж боддог баха. Чамайг яг яах гал жүжиглээд байдаг гэж ер нь их боддог. Яг ингэ. Чи ер нь гэхдээ өмнө спидийг үздэг байсан. Үздэг ус. Би ч ер нь стрим сайн үзсэн шүү. Сайн үзсэн шүү. Солонгост ажиллаж яах. Кайснаа За. спид эдрийг ер нь л айгүй үздэг байсан биш тийм. Тэгвэл угаасаа л яг тэдний суурьтай биш тийм. За. Тэгвэл Монголоос игээд анаар ахыг бүр айн үздэг биш. анаар ахгүй шүү тийм. Анаар ахын Байн үздэг. цаатар чин дээр нэг маратоны үеэр жиггээ хамт амьдэрсэн. Чат дээр. Би бол 20 мар хэд онлоо 30 онлоо тэрсэн шүү дээ. нэлээд утсан тийм. Уучаас их 60 дон. Араа гаргууд байж. Тийм 2 сар гарсан. 2 сар болсон. Тэр чи одоо 3 хоноор бүтэн дэртэн дунаад тэгэл байсан. Одоо нэг жоохон гэгээлэг те нэг жоохон тиймэрхүү юм оруулж ирээ гэж бодоод одоо энийг юм Чингүн К гэх нэг гай байхгүй одоо 7 цаг өмнө бичиж чад юм. Одоо ингээд биш. Эхлээд юу асууж ирсэн ма цог стрим хийгээд тэгээ сүүлүүгээ биш болоод 90 хоног бичсэн байгаа зү. Оо энийг хатаа. Я харах. Харуулаа. 90 хоног Тийм. PC гэж бичсэн байна шүү дээ. Тийм. Эхэндээ болохоор арай юу байсан нэг коллаб гэдэг. Тийм ээ. Эхэндээ Тэгээ сүүлрүү бичсэн. Тэгэл өдөр болгон бичнэ. Нэ бол хүүхдэл байгаа ах тийм. Уусаа дүүл байгаа. Нэ дүүд яг мартаан цугларсан яг мөнгө бүтэн яг стап босгоо. Тэ? Энэ гэхдээ яг бүр яг гадаадын контент шиг биш те. Нэ хүүхдэд яг бүтэн стап босгож өгөөл гэж бодож байна. Маратоны авлагаар. Чингүн К. Жайн хүүхэд л тест чиг азтай хүүхэд. Яг талцсан биш үү бас бол. Аав хүүхдэд битээ бас монголчийн шин тоглох гэж юм билээ. Тэгвэл наач бас сони юм дээ. Өдөр болгон 90 дон гэж Баян. өглөөс ирээд өдөрс ирээд хүн бас тэгтээ бичих боломжгүй өдөр бас байж болно шүү дээ. Баян. Яагаад reminder энэ төр тавьж байгаа бичих юм уу эсвэл мэж гадаа тэгээ шүү. Мартаа нэгтэй гоё явж илаа. За. Эхний өдөр өстөж гээ happy яваа. Тэгээд ариун тэр чи юунаас болоод ирчихжээ. Тэр чинь ер нь бол ядараа л байгаас. Одоо бол гай байгаа. Одоо айрэл майрэл хийштэй. Бос нэг суугаад байхгүй. Тийм юм ээ тэ. Ахыг ер нь тураана л гэж үндсэн. Зиний ахтай. Зиний ахыг тураана. Болгон болготой залуу. Тэ. Хоёулаа. Нэ. Зэний ихтэй бас хөвчлөлтэй юм л шүү дээ. Цаа чи муухай марцуу. Айрын тэр нөгөө Өдөр яг марзан битүүр яг хоёулаас яг марзандаа хэрэлдээд. Тайрын үсээ устдаг. Тэгээд нөгөө нэг өөр юу тоглоод байна гинж мэдтэй. Тэгсэн нөгөө дэше авилсан гэдэг тэр мэр тоглож байгааг харсан. Хайр жоо стримийг зэрэг нэгээр нь орж хараасан. Хоёулынх нь реакцийг үзэл хийгээд байна. Гэхдээ хүмүүс бол мэдгүй бол энэ хоёр ер нь хоорондоо жоохон биттэй юм байна гэж харахаа те. Уусаа тийм зохиолтой байсан. Тэр мэр таамаг гэж бод. Ямар зохиол байхгүй. Байхгүй юу? Тэр зүгээр шууд ингээд асаагаад бүх юм байна. Зүгээр байгаагаараа л аваа те. Шууд одоо зүгээр нэг юу дээ жоохон давс нэмээд гэдэг ч юм. Тэгэл мардагнаа. Бис ингэж бодсон байхгүй. Цаага тэр нөгөө маратона дуусаад шууд нөгөө нэг бүх цогцорсон мөнгөний рандом хандив хайж шууд явуулаад тэгэл уусаад шүү дээ. Тэгэхэд л бид гэж бодсон. Хүмүүс бол ямар хэлсэн үгэндээ хүрдгүй бай. Стрим маратона шууд унтраалаа гэж.
Тэгээ ер нь бол тэр бүх цударсан мөнгөний шууд конвенерс руу хийгээд дуусгадаг бол надад бол өстой гоё санагдав. Яг үнэ гэх юм. Бүх зөвлөсөн мөнгө биш үү? Биш юм уу? Цаана нэг 500 үлдсэн шүү. Тэрс тэгээ ер нь тэгээ урсгал зардал марталтал ороо явчихсан шүү дээ. Тий ер нь гэхдээ юмн дээр юм амьдрал дээр гэсэн юмн дээр юм туснасоо. Тий. Ер нь бол шууд хэрэлтэн. Замаар гэр мэлээд авахгүй шууд үгүй чихэж мөрхөл бисам яаж яваад байгаа шууд хэрэлтэн. Өөрөө гой гай шууд хэрэлтэн. Мухай тийм байв шууд хэрэлтчихдээ юм дөө. Шууд махнаар өвөө мөмөдөө хэрэлдэн шүү. Занаахын заяа тэгээд дөрмөнгөө шүү. Гэр шилжүүлэх гээ шууд өөдөөс нь би одоо тийм гэж одоо та машин дээр нэг том нэг жипнэр юм том гэрэл тавьчихсан шүү дээ. Нөгөө манагийн гэрэл ангар том тийм гэрэл аваад тавьчих. Тэгээд гэрэл яахгүй тэрнгээ буудаа. Баастаа ингэж хийхгүй гэж. Тэгвэл өстой гоё. Юундаа нэлээд тоглох те. Тэгээд сүүл рүүгээ хөөдөд болчихсон. Тэр чи ролт лээ шүү те. Дотроо дүр үүсгэж те. Ер нь бол та нэг стримээс одоо чиний стримийг үзэж байгаа. Тэгээд легийн стримийг үзэж байгаа. Манзуулах үзэж байгаа. Тэгвэл та дэсл ерөнхий ойлгоод байгаа байхгүй. Яг тоглож үзвэл бас гоё их те. Гоё. Гэхдээ өдөр шингээ баадах юм аа. Зүгээр орж ингэж ойлгох юм байна. Яг ингээд мөнгө олё гэх тэнд яг ингээд өдөр шингээ амьдрал хөлөөгөө бүр яа задуулд юм байлээ яг ингээд. Үнэхээр өөдд юм байна. Сүүл тэр чи яалаа. Кэшэ та хоёр чинь юу болодлаа? Тэр чи юу боллоо? Мэдхгүй ямар ч байж тэнийг бацаан ингээд. Тэгэхээр би тэгвэл яг уудчихё гэх шиг. Зүгээр амьдрал дээр таарё гэх шиг. Тэгээд сүүлдээ чи айрал таарыг хэлсэн юм уу те? Тэгээ айрал болоо явцсан сүүлдээ. Тэгээд ерөнхийдөө та тэр кэшэ тагэр тэгээд муутлцаад тэгээд ер нь дараа нь яг уулзахад яг юу болсон? Яг зүгээр хайлтаарсан. Хайраад байхаар нэг storm mage ах бай зүгээр гэсэн. Тэгэхээр начаад ахтай инструмент ах сайн энэ хинэ гэж за уушлаар ахаа гэж. Би ч одоо тэгээд таарыг одоо дараа одоо айрал дээр таарад юу болдог бол та яадаг бол гэж. Эсвэл хүмүүс бол тэгэл наач тавилттай. Юм тавилттай юм биш нэг байхгүй дээ. Тэгсэн Кэшагийн стрим дээр бас хүмүүс орж ичээд чиний үзэгчд бас орж ичээд одоо хүмүүс тэгээд идэх байхгүй. Мангараа хүүхдүүд нь ороод ингээ хараа мараа ингээ одоо нэг өөр стримд ороод тэгээд what the fuck тэгээд тэрнээс нөгөө стримерүүд нь дээрээд тэгвэл нэрэ шаашаа стрим яг хөгжихгүй байна л гэж хэлээ тий. Яг тийм юмнээс нөгөө стрим нь яг юм аваад байгаа байхгүй. Чиний хувьд ер нь фид коммент гоё ийж яг үндэ яг гоё хэлж байгаа. Яг одоо би юу гэх юм бэ? Миний одоо орд охин байхгүй. Тэгээд нэг юм эрхлүүлээд байгаа юм шиг санагдаад байд шүү дээ. Комментүүд нь мангар писташ би бүр улам наа хэвлүүдэд би ингээд нэг мэдхгүй нэг гоё байдаг яг үндэ надад нэг гоё байд шүү. Тэгвэл яг чиний нэг харах үзэхээс л яг жинхнээс яг ингээд нэг хараад дээ шүү дээ. Тэд нар тэгэл яах вэ? Яг жинхнээсээ үгүй юу угаасаа мэдрэгдэж шүү дээ. Шууд мэд. Бүр нэг цэвэр үзэн ярилтаа бичиж байгаа коммент. Тэнийг сташаа ингээд гоё шүү дээ. Улам нарцгана шүү. Тэгвэл хэд коммент дээр угаасаа нэг тийм хүн дээр хэлж авдаг. Би ч тэгээд яг нэг тиймэрхүү юм авах гал байвал тэгэл гэр бүлийнхнийгаа л бодно шүү дээ. Тэ аавч тэгэл бодно шүү дээ. Ер нь. Тэгэхэд за нэ стач дээ гэл тэ тэр бичиж байгаа. Энэ одоо I don't give a fuck гэж шүү дээ. Одоо шинэ аав чинь чамайг өсөх гэж яаж хөдөлмөрлөд зэрэгтэй хүн болгож явах чинь нэг иймэрхүү юм дээр тийх хэлж гэж байна. Зэ тэгээд өнөөдөр сайхан хоолоор дайллаа. Энэ одоо яг ямар ч зориггүй ийм контент байгаа даа. Ингээл ютуберуудынд очиод өдрийг яаж өнгөрдөв, ажлаа яаж хийдэг талаар гоё яриа л те. Мэдгүй нэрэн дээр ласлын гэр хаана байдаг вэ гэдэг. Коммент дээр description дээр би локейшнийг ингээд оруулаад давхар тооттой бичээд. Зүүнэр их байгаа да. Зүүнэр ч юм. За ахнаас яриаж байна. Таага юу гэж бодож байна? Амьдралыг хар цагаан гэж бодож байна. Амьдралыг өнгөтэй л гэж бодож шүү дээ. Өнгөтэй? Яа, яг амьдрал амар олон өнгөтэй шүү, тий. Манайхаа чи өөж гинөө, чи гараа хаалах тий. Чи одоо юу ном уншиж гүү. Аль нэгэн чиний амьдралд өнгө нэм тий. Ямар нэг юм хийгэрээ тий. Яг амар хэрэгтэй өчтөрөөс бодцсон. Одоо ном уншдаг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Хэрвээ ном анхны номоо одоо ингэ сонгож чадахгүй байвал
манай Баашаа надад хэлчихсэн байхгүй. Чи энэ номыг уншгээд айгуу гоё ингээд огт уншдаггүйс байхгүй. Тэгээ ингээд эвтэх ингээд уншдаг болсон. Яг цагаан бороо гэдэг ном байш. Монгол. Яг шилийн 7 саярын талаар гардаг. Тэр бол айгуу гоё. Тэгвэл яг энийг оруулчих те хажуудалт нь. Зээ. За. Тэгээс яг одоо камер унтраад үгүй одоо шууд одоо угаасаа гарах чинь те. Одоо угаасаа яг чигнээсээ гарах чинь. За одоо яг чигнээсээ. За бай. Камер унтраад орж ирэхгүй. Орж ирэхгүй тэгээ явна. Тэгэхээр би тогтоё. За бай. За тэгээ guys өнөөдөр миний анхны гадуур явж хийдэг бичлэгтэй хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ айгүй сонирхолтой л байд юм байна. Өмнө чи одоо яг зүгээр студиэд суучаал юм яриад мөн захмах шиг болсон шүү дээ. Өмнө чи одоо студиэд суучаал юм яриад тэгэл хоолоо уншаал контент оруулдаг гэсэн бол яг ингээд гадуур яваад зураг авалтыг хийхээр айгүй сонирхолтой байд юм байна. Тэгээд энэ удаагийн бичлэгтэйгээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Give me a miracle. I need a syllable. Talking about big cash, that's the minimum. I'm done with this trash. Thought to be critical. Show me your mental state.